Монгол Улсын ерөнхий сайд Занданчтаараа бүгд найрамдахыг Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийрэхэд элчин сайд шинэ Минжуаныг хүлээн авч уулзлаа. Уулзалт эхэнд бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чанаас ерөнхий сайдаар томилогцонтой холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэнд хариуд талархал илэрхийлж хоёр орны хамтын ажиллагааг бүхэл салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нэгт хамтран ажиллахад бэлэн байгааг уламжилж өгөхийг элчин сайд шинэ Минжуанаас хүслээ. Ерөнхий сайд шинээр бүрэлдсэн засгийн газар нь төрийн залгамж чанарыг тууштай баримталж бүгд найрамдах Хятад ард улстай хөгжүүлж байгаа харилцаанд чухал ач холбогдол өгч байгаа нь нотолж цаашид Хятадын талтай хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг доктортойгоор урагшлуулж бодиттой ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Элчин сайд шинэ Минжуан Хятад Монголын харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх өндөр дээд түвшний яриа хэлцээг тогтмолжуулж хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа онцоллоо. Уулзалтаар талууд цаашид хоёр орны төрийн тэргүүн нарын хөрсөн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход анхаарч Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн талууд уулуурхай зам тээврээ дэд үтцийн салбарын хамтын ажиллагаанд онцгойлон анхаарал хандуулж нүүрсний экспортыг бит хэмжээг нэмэгдүүлэх, Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсад хийж байгаа уулуурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд доктортой байлгах тал дээр хамтран ажиллахаар боллоо.